Монгол улсын үндсэн хууль. Монгол улсын одоо энэ сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр дээр байж байгаа бүх хүний хамгийн үнсэнтэй амьтан бол хүн. Энийг би бол одоо энэ эрх хэрэгчлөөг үнсэнийг би ерөөсөө одоо энийг халдаж болохгүй. Энийг гутаанд оромжилж болохгүй. Энийг хүндээх ёстой гэсэн нэг тийм бүр угийн сэтгэл зүрхний тийм мэдрэмжтэй, тийм ойлголттой байхыг болвол манай Монгол улсын үндсэн хууль болвол Монгол улсынхаа одоо бүх иргэдэд үүрэг болгосон байна. Яагаад үүрэг болгосон бэ гэхээр хүн үнсэнтэй амьтан байхын зэрэгцээгээр хүний тэр үнсэнтэй зүйлийг хүндэтгэж бид нар хариуд нь юу авдаг вэ? Мөн хүндэтгэлийг авдаг. Их чөлөөтэй сайн сайхан амьдрах нөхцлөө бол яаж яах вэ гэхээр бусдын эрх хэрэгчлээг хүндэтгэж авдаг. Бусдын эрх хэрэгчлээг бид нар хүндэтгэхгүйгээр өөрийнхөө эрх хэрэгчлээг хэрэгжүүлэх болцоо байхгүй. Энэ утгаар нь бол Монгол улсын үндсэн хуулийн 17-гийн 1-ээр тэр одоо хүний үнсэн буюу манайх эндээ бол нэр төр алдар хүндэгээд хэлчихсэн тэр зүйлийг ингэж хэлсэн байгаа. Монгол улсын үндсэн хууль. Мэдэгтэн сахигтун. Хууль зүй дотоод хэргийн яам.